Сайжруулагч хэмээх усан бар жилийн шинэ 2-ны мэдээг хүргэе. Твиттер телевизийн орой мэдээллийн хөтөлбөр эхлэхэд бэлэн болоод байна. Мэдээ бол баримт, бид баримтыг баталгаажуулна. Болон одож буй өхөр жил цар тахлын нөлөөгөөр ард иргэдийн хувьд нэлээд хүнд жил болж өнгөрлөө. Харин сайжруулагч хэмээх усан бар жилийн зурлагаар хүүхэд хөгжлөд ээлтэй сайхан жил гарах төлөвтэй байна. Яг тэ хөгшөлтөө ээлтэй ахын тастангуудаа ээлтэй тэгэл үр хүүхний өвчин зовлон байхгүй л эрүүл мэндэл байв сайхан байна шүү дээ тий. Их сайхан хүн амьтны амар амгалан өвчин зовлонгүй бүгдээрээ Монголын эдийн засаг сайхан болоосоо л гэж хүсэж штэ. Бо одоо ямар жид гараад сайхан жид гараасаа л гэж бодож байна одоо өвчин зовлонгүй тий энэ одоо халдвар төвчмөчөнгөө сайхан ард түмэн тэгээд л одоо бүгд л одоо нэг их сайхан амьдрасаа л гэж бодож байна одоо халдвар төвчин чид хэцүү байна ш тий. Тэр шинж тэмдгээр нь их сайхан жил гарах юм шиг лээ тий. Харсан их сайхан жил гарна гэдэг тэр өнгө бүх юм л их сайхан жил гарна гэж бичсэн байл дээ шүү дээ. Тэгээд сайхан жил гарна гэж итгээд л явж. Гэхдээ одоо энэ ард түмний амьдрал дээшсэн сайхан жил гараасаа л гэж бодож шүү дээ. Энэ ковид устж өгөө болоос хүүхэд хөгшдөг өндөр настангууд бүгдээрээ одоо эдээ ундаагаар элбэг хамгийн гол нь эрүүл их байх улс их орнын сайхан хөгжих тийм ээ сайхан жил гараасаа л гэж бодож байна гэж чинь. Энэ их сайхан өвчин зовлонгүй эрүүл сарвал ард түмэн одоо элбэг байх холтгоо гэж бодож байна. Энэ ковид-19-ийн арилах холтгоо гэж бодож байна. Бар төгсгөл нь болов гэж би бодоод байна. Аймгийн хөгжил сумаас эхэлдэг гэдэг хөдөлмөрч орхончууд улиран одож буй өхөр жилд тариа ногоо элбэг хурааж, сум орон нутгийнхаа иргэдийг үржил шимт хөрсөн дургасан төмс хүнсний ногоогоор хангасан ур бүтээлтэй жиглийг үдэж байна. Тариаланчид цаашид өрхийн тариалтыг бэлтгэж олон залуучуудыг ажлын байраар хангах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. За би 1985 онд Увс аймгийн Наранболог самд төрсөн. Өдөө ажлын сургуулийг усны барилга боломжийн инженер мэргэжлээд төгсөөд 2008 оноос 2017 он хүртэл Сэлэнг аймгийн Санд сумд усны инженер хийж байгаад за тэгээд энд 2018 онд Орхоо аймгаас одоо Жаргал сумд шилжиж ирээд одоо өрхийн тариалан эрхэлж байна. Ер нь бол би яг Эрдэнэтээс ингээд улаан толгойд Жаргал сумд шилжиж ирсэн бэ гэхээр би хүүхдүүдээ цэвэр агаарт одоо эко бүтээгдэхүүнээр одоо хүүхдүүдэд таниулъя. Энийг ингэж ургадгийн шүү. Энийг ингэж арчилдгийн шүү. За хажуугаар нь мал аж ахуй байна те. Ингээ мал амьтантай ч гэсэн харьцааны хүртэл одоо хүүхдэд арай ойрхон байх болов гэсэн үүднээс би сум руу шилжижсэн. Энд шилжиж ирж байхад нэг хүн тэгжсэн. Чи яах гэж би энэ тогийг анх татуулжсэн байхгүй. Тэгсэн чи яагаад энэ сумд шилж ирээ сумд амьдрал байхгүй штэ гэсэн. Тэгэхээр би айгүй инээгээд сумд хамгийн их амьдрал байгаа штэ. Сумаас эхэлдэг байхгүй юу да гэж бодож байсан л та. Монгол гэдэг чи өөрөө үндэстэй хүмжсэн өсөж өршдөг юм чинь тэр утгаараа тэгээд өөрийн тарьсан ногоог өөрөө эдэн эрүүл ногоо идж байгаа, эко ногоо идж байгаа гэдэг. Тэгээд энийгээ өөрөө хөгжүүлээд ингээд цаашаа хүлэмж болгоод сонирхол байсныгаа хүлэмж болгоод тэгээд өргөжүүлээ явж байгаа байвал. Анхны хашааг чинь нэг 3 тал хашаа байсан. 3 тал хашаасаа шавдалтаж аваад за тэгээд нэг зуны хүлэмжийг тэр зундаа бариад тэгээд хашаандаа нэг жоохон газар хаглаад ногоо тариад тэрнээс аягүй урам авсан л та. Тэгээд за 19 онд ер нь энэ хүлэмж 4 улирлын хүлэмжийг судлаа. 4 улирлын хүлэмжтэй болъё. Ер нь хүнсний ногоо маань одоо үйл болохоор дандаа хятадаас орж ирдэг. Тэгэхээр одоо багч гэсэн дотооддоо үйлдвэрлэл сурья, өвөлдөө ургуул сурья гэдгийг анх тэр хоорондоо ярилцсан л та. Тэгээд 19 онд их суурийг тавьж эхэлсэн. Тэгээ анх тарихад бол мэдээж хүндрэлтэй юм бол зөндөө гарсан л та. Одоо жишээ нь өвчлөлт янз бүрийн одоо урмал хортон шавьж идэхээс хэсүүлээд яаж ургуулах уу гэдэг хүндрэлүүд бол гарч ирсэн. Тэрийг бодоход одоо энэ хугацаанд бол бас чүү одоо 3-4 жил тариалцсан болохоор маш туршлагатай болж байгаа. Ер нь бол цаашдаа бол энэ дөрөв улирлын хүлэмжийг хөгжүүлээ. Эх орондоо
энэ хүнсний ногоогоо ургуулдаг болцгоё. Бид нар бол үр тариагаараа бол Монголын эдийн засаг хүнснийг бол хангаад байдаг. Хүнсний нарийн ногоогоор бол одоо дандаа хятадаас авдаг тий. Тэгэхээр энийг ч гэсэн одоо багч гэсэн бид нар өөрснөө хөдөлмөрлөж хийх ёстой байна гэдгийг ойлгож байгаа л да. Тэгээ тасралтгүй ногоогоо ингээд хангахыг бид зорж байгаа. Хашаандаа одоо зуны гэж 3 хүлэмж битэй байгаа одоохондоо нэг өвлийн хүлэмжтэй. Энийг өргөжүүлээд өвлийн хөлөмжөө нэлийн томсоход нэг 40-50-тай ч юм уу болгоход зуны хөлөмжөө нэг 7-8 болгочвол ядаж нэг Орхон аймгийнхаа нэг сарын шивдээ нэг лангууны хэрэгцээг бол бүрэн хангаж чадах юм уу даа гэж бодол бидэрт бол байгаа. Одоо хэл өнгөрсөн жил хэл хаалаа ногоог ууллаа. Энэ жил хэл хаалаа ногоог уулчих лангуу маань өмнө зүгээр тэнгэр таадал хүн авахын аргагүй болчих. Сайн хэдхэн хоногийн өмнө ихтэй тест өгтөд явуулчихлээ л дээ. Хоньныг өгөрцөө 2 помидор ороход 20,000 төгрөг боллоо гэж. Тэгэхээр өөртөө тариад өөртөө олон хүлэмжтэй болчих юм бол тэгтлээ үнд өсөхгүй хүн болгоно өөртөө гоё эрүүл эконом хүнсэл идчих шүү дээ. Яг л дөнгөж төрсэн хүүхдийг боожулж байгаа даа гэж хэлэх. Нэг жоохон сэтгэл дутахад л тэр үрсэлгээ мэн тэгэл байхгүй болчихно. Тэгэл өдөр болгон одоо бараг дуулж үлгийдэх нь бараг дутхгүй л байдаг шүү дээ. Услаагаа бүр байнга өдөр болгон бараг цаг минут тутам орж гарах тоолонд бол харна. Сэхэж үзэн, шартын шавж орж уу, үндсэн яаж вэ? Гой ургаж гинөө, арай нэг хатчихв. Үндсэн бар ихэдэн усалжвал бас нөгөө үндсэн хийж шалбаагаад өгчих тохиолдол үүсдэг. Тэр мэрийг сайн харж болохгүй бол ургац зааж чадахгүй болчихно. Өртнөө шавж бариад ургуулахгүй байх үе гарна. Цагаараас бас нөлөөлнө. Янз бүрийн юу байдгүй л юм тэгээ яг нэгэндээ дэмжиж болиг ихтэн дахиад нэг жилээ чи одоо тийм үзчи харчи гээд ингээл явсараа төвлөрүүлж байна да. Төмөж. Соо. Хүмэнжэн. Өөр Шармагэ. шармэнжэн. Бэндэд. Гэтэ одоохондоо бэндэд урхаагүй байгаа. Одоохондоо маннах юу зэ навч салат навч гэж байгаа. Нүх маа Нүх хүлж байгаа дараа үрээ хийн. Нэг гол хийгээд хол Сар шинийн баяр болж байгаатай холбогдуулан хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэгчид иргэдэд хоолны хордлого, хоол хүнсээр дамжих халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар түргэн тусламжийн төвөөс зөвлөмж сэрэмжлүүлэг өглөө. Хоолны хордлого гарахад нөлөөсөн гол хүчин зүйл нь хоол хүнсний зүйлийг бэлтгэх, болгох, хадгалах, хэрэглэх үеийн эрүүл ахуй ариун цэврийн шаардлага алдагдах явдал байдаг. Хоолны хордлогонд орсон тохиолдолд хотоод гидсний хямралын шинж болох, суулгах, дотор муухайрах, гидс базлах, ядрах, өтгөн цусны судал залхахтай гарах, ам цангах, гар хөл, үе мөчөөр өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Ялангуяа шинж тэмдгүүд арилахгүй удаан үргэлжилж хүндэрч цустай суулгах, ихээр дотор муухайрах, бөөлжих, өндөр халуурвал эмчид зайлшгүй хандах хэрэгтэй. Өвчлөх эрсдэлтэй өндөр бүлгийн хүн амт жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхдүүд, ахмад настан дархлааны тогтолцоо сулгарсан хүмүүс байдаг байна. Төвийн хувьд бол өдөрт 1000-аас 1100 дуудлага. Энэ дуудлага бол 1100 болоод ер нь бол дунджаас яах ихсчээд байна л да. Хоолны хордлого бол гэж хэлэх хэцүү л дээ. Яг мэдээж хоолой тохируулаг ус хотоод гидсний хямрал болгоод дуудлага гардаг. Бага зэрэг нэмэгдэн. Гэхдээ бол нэг тийм айхтар хямраад хоолнд хямраад ч юм уу тийм дуудлагууд бол тэгж харьцангуй ихсээд байхгүй л дээ. Гэхдээ мэдээж баяр ёслол болж байгаатай холбоотой хоолундаа тохируулах, согтууруулах ундааны зүйлээ тохируулахгүй хэрэглэснээс дуудлага ихсэх тохиолдол гардаг. Угаасаа баяр ёслолын одоо энэ сар шинийн баяр болон улсын баяр наадам, шинжлэлийн баяртай холбоотой дуудлага 10-20% нэмэгдчихдэг. Тэр нь мэдээж бол яг үгээр чинь гинти юм болохоор чинь баяр наадамтай холбоотой, согтууруулах ундаага хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой, мэдээж хоол ундаа зүүсэх ёстой хэрэглээгүй холбоотой дуудлага нэмэгдэнэ. Одоо угаасаа та бүхэн мэдж байгаа ковидын тархалт өндөр байгаа.
томоодоос өвчлөлт давхар их өндөр байгаа. Тийм болохоор одоо мэрэгжлийн байгууллагууд бас зөвлөж байгаа зөвлөмжүүд байх. Амны хаалтаа зөөх, шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар явахгүй байх. Боломжтой хүмүүс нь бол мэдээж насанд хүрэгчд нь вакцины тундаа хамрагдах шаардлагатай. Хүүхдүүд бол мэдээж хичээл сургууль амарчсан байгаа болохоор мэдээж тэр хүүхдүүд гэртээ байхад халдвар авчаана гэдэг чинь ар гэрийнх нь ээж аав нь тээвэрлэгч байна шүү дээ. Тийм болохоор аль болох халдвар хамгааллын дэглэмээ барих хэрэгтэй байна. Хэрэв өвчлөл үүссэн гэж шижиглэж буй хоол хүнсний зүйлийг олон хүн цугларсан хүлээн авалт ресторан болон бусад нийтийн хоолны газарт хэрэгэлсэн эсвэл дэлгүүрээс худалдаж авсан бол харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдэгдэх хэрэгтэй. Мөн хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа муудсан шинж тэмдэг байгаа эсхийг сайтар шалгаж хоолыг сайн болгож идэх, мөн болгосон хоолыг удаалгүйгээр идэж, түүхий болон болгосон бүтээгдэхүүний хооронд нь холилгүйгээр тусгаарлаж байх хэрэгтэй юм а. Сар шинийн баяр болж байгаатай холбогдуулан эцэг эхчүүд хүүхдтэй өг хоол хүнсний бараа бүтээгдэхүүнийг сайтар нэгтэлж шалгаж авахыг анхааруулж байна. Монгол дээл өөрөө хүнийг хүмүүжүүлдэг ийм сайхан хувцас. Монголын цагаан сараар монголчууд дээлийнхаа захыг бүтэн товчлоод, энгэрэн товчлоод аав ээжидээ зоолгодог ахмад настай хүндлэн өддөг ийм сайхан уучилтай. Монгол дээлийн ухлаатс одоо ингээд дүүрэн сайхан байх юм бол тэр жилдээ одоо ол зомог сайтай дүүрэн явахын бэлэгдэл болдог. За товчны хувьд бол товчийг эр шилв, эм шилв гэж ангилдаг. Эр гэдэг нь одоо товчилдаг бөөрөнхийг нь хэлнэ. Амийн болохоор одоо цорхойтой одоо ингээд товчилдгийг хэлнэ. Эр эм хоёр товч одоо тэ ховц өмснөөр эр хүн эм хүн одоо хос байхын одоо жаргалыг одоо эдэлтгэ гэж юм Монголын ард түмэн юм сайхан уламжилж ингэсэн юм сайхан бэлэгдэлтэй ховц. Монгол дээлийн захыг бол монголчууд ямагт өндөрт эрхэмлэж дээдлэж дээлийн захыг урагш нь харуулдаггүй, дандаа хоош нь харуул тавьдаг. Товчийн товчлоод бүсээн бүслээд шард ордон бүсийг нь ард зөв өглөө одоо шиний нэгний өглөө одоо ороож бүслээд тэгээ аягандаа одоо нар зөв цайгаан тойруулан хийж ингэж ууж ирсэн ийм сайхан бэлэгдэлтэй байгаа. Монгол хувцас бол ерөөсөө Монголын ард түмний одоо маш том соёл, язгуур үндэсний одоо ийм том соёл юм а. 13 дугаар зуун Чингис хаан Монгол улсын төр ёсыг их байгуулж эзэн Чингис хаан маань хэлсэн байгаа. Монголын цагаан сар төр ёсыг их наадам. Ийм үед Монгол хувцсыг эрхэмлэн дээдэж цайвар дөнгөний хувцаар одоо хувцалж хорим найраа хийж байгаараа гэж загсан байдаг. Ингээд Монголын эзэн хаан маань үр хөвгөд ач зээнэр мөнх хаан, Ховлын хаан 1255 онд Монгол хувцсыг хуульчлан ёслож тэр үед биш үү? Ямар ч одоо интернет одоо хурал их юм байгаагүй үед Монгол хувцсыг бол энэ Монгол хүний хувцс юм а гэж хуульчлаж одоо хуульчлаж ирсэн юм сайхан уламжлалтай юм сайхан хувцс. Монгол дээл гэдэг бол монгол хүний хувцас. Монгол орны цагуур эрхлэж байгаа мал аж ахуй зан шил ёс дүр яг цав тохирсон хувцас байхгүй юу? Монгол хүн цагаан сар болох гэж байгаа холбогдвол манай уран компаниас мандах төрийн малгай, твчих төрийн дээл, толох төрийн гутал, бүтэх төрийн бүс, хаан төрийн хантаас гэсэн энэ дөрвөн иж бүрэн 5 сайхан хувцсыг иж бүрэнээр нь үйлдвэрлэн гаргаж байгаа. Манай монгол хувцас бол монгол хүний эрүүл мэнд бол онцгой чухал ач холбогдолтой. Өвөл манай Монгол орн чинь 4 цагийн удирдалтай өвлийн хүйтэн болж одоо хаврын удуурн ирж байгаатай одоо холбогдуулж энэ цагаан сарын баярыг хэмжилж ирсэн байгаа. Энэ Монгол дээл бол одоо өвөл бид нар өстэй дээл хоргон дотортой дээлийг төлхөө хийдэг. Хавар болохоор хөвөнтэй дээл, нэнгэн цовцаа, зун болохоор тэрлэг. Намрын цагт нь бол үзүүрсэг хорг гэсэн юм одоо нарийн одоо тийм юмараа хувцалж ирсэн юм сайхан уламжлалтай ард түмэн байгаа. Одоо Монгол улс маань 1990 оноос ардчлалын одоо салхи сэвэлжиж Монгол улс өөрийнхөө төр ёсны одоо их үндсэн хуулиан батлаж Монгол улс эрх чөлөөтэй болсноор Монгол хувцсыг бол төлхөө өмсдөг болсон. Манайх олон улсын үзэсгэлэнд очиж одоо 10 гаруй жилийн өмнө ингээд зогсож яхад Монгол хувцсанд мөнгөн медаль өгч яхад би бол дэлхийн Монгол хувцсыг үнэлдэг юм а гэснээс хойш Монголын залуучууд бол Монгол хувцсыг ихээр өмсөж байгаа. Энэ бол маш сайн хэрэг. Нэгдүгээр үндэсний үйлдвэр, үндэсний өв соёл сэргэх, үр хөвгтөө хүмүүжүүлэхэд бол маш их чухал ач холбогдолтой. Одоо орчин үеийн загварт
тохируулаад Монгол хувцсыг дэндүү барууны үзлээр одоо хийж байгаа надад бол тийм сайхан биш байна. Монголын цагаан сараар төвшин сайхан байхын бэлэгдлийг хүмүүс эрхэмж ирсэн. Төвшин сайхан хувцлагыг одоо монголчуудад бол эрхэмлэн би одоо Ахмад Монголын үндэсний үйлдвэр 42 жил ажиллаж байгаа хүний хувьд бол би захиж хэлмээр санагддаг. Энэ цагаан сарын өдрүүдэд бол алга хувцас өмсдөггүй гэж Монголын ард түмэн хэлдэг. Мөр бүтэн өвдөг цоорхоогүй ийм сайхан хувцас өмсгийг Монгол хувцсанд бол эрхэмлэн хамгийн эрхэмийн дээд зүйл гэж монголчууд үзчихсэн юм сайхан уламжлалтай ард түмэн юм болохоор Монгол хувцсаа хайрлаж захаан одоо босоогоор босоо захтай хувцас өмсөж одоо Монгол нудрахтай дийл өмсөх юм бол ямагт нудргаан хойш нь эргүүлж тийм ээ Монгол тэнийг яагаад эргүүлнэ гэхээр Монгол нудраг бол юмбүү хэлмэртэй хоёр гата одоо юмбэн мөнгө юмбүү атгаж яана гэсэн утга төгөлтөртэй ийм сайхан хувцас Монгол малгай ардаан шилвчтэй гэдэг шилвч гэдэг маань шилэн хүзүүгээ хөх тэнгэрээс бас хамгаалах хайрлах хөх тэнгэрт хамаагүй тий шилэн хүзүүгээ харуулдаггүй ийм байсан байна. Тэгээ улаан залаатай сайхан бүчтэй Монгол малгайг өмсөх юм бол Монгол хүний хиймэрс үлд босоо байна. Очир орой дээр зангидсан. Очир бол хүний ам биеийг сахигч ийм очиртайсан бүсээ сайхан бүслээд ингээд явах юм бол тэр хүн тэр жилдээ хиймэрс үлдтэй сайхан байдаг очир үн ахгүй юу? За ингээд ирж байгаа 17 дугаар жарны энэ төмөр бар жилд илгээр энх хамглан төрлөөрийн төвшин сайхан шинэлхийн үлцэгтэй сайхан ёроолыг телевизэд үзэж байгаа эрхэм хүндэт та бүхэнд хүсэн ёрооё. Ирж байгаа төмөр бар жилдээ Монголын ард түмэн эвтэй найрамдалтай байх юм бол бид үндэсний үйлдвэрээ хөгжүүлж өөрсдийнхээ хийснийг идэж өөрсдийнхээ хийснийг өмсөх цаг болжээ гэж би та бүхэндээ уриалж байна. Та бүхэн минь сар шиндээ сайхан шинэлээрэй. За эрхэм үзэгч та бүхний амар мэндийн өрийн мэндчлээ. За олон улсад болсон зарим үйл явдлын талаарх та бүхэндээ одоо зарим мэдээллийг хүргье. За бүгд найрамдах хятад улс болоод энтхийн хоорондын өрсөлдөөн, за бүс нутгийн одоо зарим улс орнуудын хувьд бол ашигтайгаар эргэж байгаа талаар за Америкийн foreign policy олон улсын харилцааны одоо томоохон сэтгүүл бол онцлсан байна. Тэгэхээр бүс нутгах энэ гол одоо хоёр тоглогч улс болох бүгд найрамдах хятад улс болоо энтхийн хооронд энэ бүс нутгийн жижиг улс орнуудын эдийн засагт бол энэ хоёрын өрсөлдөөн ихээхэн ашигтай тусч байгаа талаар бол онцлсан байна. За яагаад тэгэхээр бүгд найрамдах хятад улсын төрийн эрх бүхий одоо өндөр албан хүмүүний тушаалтнууд одоо хэдхэн хоногийн өмнө Шри-Ланк болоод Мальдив улсууд бол саяхан айлчилсан. За айлчлалынхаа хүрээнд бүгд найрамдах хятад улсын талаас бол энэ хоёр улсад ихээхэн санхүүгийн тусламж одоо дэмжлэг үзүүлэх талаар бол амлалт өгсөн. За ирэх жилүүдэд энэ эдгээр улсуудын хоорондын харилцаанд бол ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагаа хөрөнгө оруулалтын томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх талаар бол хоёр талын төлөөлөлд гарын үсэг зурсан үйл ажиллагаанууд явагдсан. Тэгэхээр за ийм байдал бол одоо зөвхөн хятадын талаас бол хийж байгаа шүү. Энтхийн талаас бол ийм зүйл бол болж байгаа. За бүгд найрамдах хятад улстай хил залгаа жижиг улс орнууд. За энтхтэй бол эдгээр улсууд нь хил залгадаггүй. Ялангуяа энэ Лаос, Тажикстан, Монгол зэрэг улсуудын хувьд мөн энтхийн талаас одоо хөрөнгө оруулалт худалдаагаа нэмэгдүүлэх эдийн засгийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэх юм орлогыг сүүлийн жилүүд бол гаргаж байна. За энэ бол цэвэр одоо хоёр улсын хоорондын геополитикийн бүс нутгийн томоохон тоглолт болж байна гэдэг зүйлийг хэлж байна. Тэгэхээр энэ жижиг улс орнууд энэ хоёр улсын өрсөлдөөнөөс нэгсэндээ эдийн засгийн хүчин чадлаа нэмэгдүүлэх хамтарсан одоо энэ зээл тусламж хөрөнгө оруулалт нэгсэндээ бүгд найрамдах хятад улсын энэ эдийн засгийн ихээхэн одоо нөлөөнд байдаг улсуудын хувьд бол нэг энтхийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар бол балансаа тэнцвэржүүлэх. За цаашлаад энтхийн нөлөөнд байдаг улсын хувьд бол хятадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ийм боломж олцоо бол гарч ирж байгаа. За Пакистаны хувьд мөн ялгаагүй. Бүгд найрамдах хятад улсын зүгээс бол Пакистанд сүүлийн жилүүд асар их хөрөнгө оруулалт хийж байгаа. Энэ бол мэдээж геополитикийн талаас гадна ойролт орнын бүс нутагтай холбогдох гол бүс нутаг болж байгаа. За Төв Азийн улс орнуудад мөн одоо энэ хоёр улсууд бол томоохон тоглолт хийж байна гэдэг нь харагдж байна. За 1-р сарын энэ дунд үед бүгд найрамдах хятад улсын талаас энэ Төв Азийн улс орнуудад 500 сая ам долларын хөрөнгө оруулалтын буюу одоо нэгсэндээ санхүүгийн тусламж үзүүлэхээр бол амласан. За яг маргааш нь энтхийн талаас бол эдгээр 5 улс оронтой энэ Төв Азийн 5 улстай
хамтын ажиллагааг бэхжүүлэх, мөн эдийн засгийн хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт хийх талаар бол одоо мөн хоёр талын төлөөллүүд хамтран ажиллахаар болсон. Түүнээс гадна эдгээр улс орнуудтай Афганистаны асуудлаар мөн хамтран ажиллах ийм санаа санаачлагыг бол гаргаж ирсэн. Тэгэхээр энэ хоёр улсын одоо өрсөлдөөн бол бүс нутгийн улсуудад ашигтай тусч байна гэдэг зүйлийг бол энэхүү олон улсын одоо сэтгүүлд нэр хүнтэй сэтгүүл бол онцлон гаргасан байна. Уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэхийн тулд дэлхийн хөгжингүй орнууд улс төрөгчийн эрчим хүчний салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийж байгаа талаарх мэдээллийг хүргэе. Тэгэхээр энэ улс төрөгчийн эрчим хүч нь бол цахилгаан автомашин, мөн одоо технологийн маш олон энэ салбарт бол хэрэглэгддэг. Тэгэхээр дэлхийн дулаалтай сүүлийн одоо жилүүдэд дэлхийн хөгжингүй улс орнууд бол тэмцэх талаар бол амлалт өгч байгаа. Тэгэхээр улс төрөгчийн энэ эрчим хүч бол нэгэсэндээ эдийн засгийн хувьд ашигтай. За түүнээс гадна дэлхийн дулаалтай тэмцэхэд ихээхэн чухал юм ач холбогдолтой шинэ одоо технологи болоод байгаа юм. Тэгэхээр энэ хөгжингүй улс орнуудын зүгээс яаж одоо энэ салбараа хөгжүүлж вэ гэхээр жишээлбэл Америкийн нэгдсэн улс энэ хувьд одоо хэд хэдэн мужуудад энэ бодлого бол амжилттай хэрэгжиж байгаа. За мөн олон улсын одоо нэр хүндтэй компаниуд одоо энэ салбарт бол хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. За Оросын холбооны улсын зүгээс бол энэ салбарт одоо ирэх жилүүдэд дэлхийд хамгийн одоо тэргүүлэгч улс болно гэсэн зорилттой бол тавьсан. За Оросын холбооны улс Италитай энэ салбарт бол одоо хамтран ажиллах талаар бол хэдхэн хоногийн өмнө бол талууд бол одоо ярилцсан байгаа. Тэгэхээр томоохон энэ дэлхийн улс орнуудын компаниуд энэ салбарт хэрвээ орж хөрөнгө оруулалт хийх юм бол улс орны зүгээс татварын хөнгөлт үзүүлэх, за мөн ажлын байр нэмэгдүүлэх, энэ улс төрөгчийн эрчим хүчний салбарыг хөгжүүлснээр бол энэ дэлхийн дулаалтай тэмцэхэд тус улсуудын дэлхийн дулаалын эсрэг цагуурын өөрчлөлтөд оруулж буй хувь нэмэрт бол бодит үр дүн үзүүлэх учраас бол ийхүү эдийн засгийн томоохон хөшүүргээр бол хөнгөлт дэмжлэг үзүүлэх ийм одоо хууль эрх зүйн орчныг бол боловсруулан ажиллаж байгаа талаар онцлсан байна. За крипто валютын салбар сүүлийн жилүүдэд бол дэлхийн дахинд бол эрчимтэй хөгжиж байгаа. Тэгэхээр энэ салбарт энэ хөгжлийг дагаад бол нэг сөрөг хүчин зүйл гарч байгаа нь бол энэ крипто валютыг ашиглаж мөнгө угаалт бол дэлхийн дахинд бол эрчимтэй нэмэгдэж байгаа юм байна. За сүүлийн үеийн судалгаагаар бол 2021 онд бол энэ мөнгө угаалт крипто валютыг ашиглаж одоо мөнгө угаалт 30% нэмэгдсэн байна. За 2020 онтой харьцуулахад. Тэгэхээр ялангуяа энэ Оросын холбооны улс, Америкийн нэгдсэн улс бол энэ крипто валютын салбар эрчимтэй хөгжиж байгаа. За энэ мөнгө угаалтын эсрэг төр засгийн зүгээс за энэ одоо санхүүгийн байгууллагууд, төв банк, за тус улсын эрх үхий одоо байгууллагуудын зүгээс ихээхэн одоо энэ салбарт бол ажиллаж байгаа. За ялангуяа Оросын холбооны улсын хувьд бол крипто валютыг энэ салбарт бол хоёр хүн хамтарчсан данс нээхийг бол өнгөрсөн 12 дугаар сард бол хориглосон. Тэгэхээр ирэх дуумын одоо хаврын чуулганаар Оросын холбооны улсын зүгээс бол энэ крипто валютын салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, чангаруулах талаар хэд хэдэн зүйл бол хийхээр ажиллаж байна. За бүгд найрамдах Хятад улсын зүгээс бол мөн одоо энэ крипто валютын салбарт хатуу хяналт тавьж байгаа. За өнгөрөх 6 дугаар сард ихэд 1100 гаруй хүнийг бол одоо энэ крипто валютын ашиглаж мөнгө угаасан хэл гэдгээр бол баривчилсан. Энэ улсад мөн одоо хууль эрх зүйн орчин чангарч байгаа. Тэгэхээр мөн одоо террористууд, хар тамхи наймаалагч нар энэ бүс нутагт амьдсан энэ хууль бус худалдаа эрхлэгчдийн хувьд бол энэ крипто валютын салбарт хөрөнгө оруулалт хийх нэрээр бол одоо мөнгө угаалтын үйл ажиллагаа явуулж байгааг бол олон улсын санхүүгийн ил тод байдал энэ асуудал эрхэлсэн энэ олон улсын байгууллагууд, за мөн олон бусад улс орнуудын одоо санхүүгийн байгууллагууд бол ил гарган тавьсан байна. Тэгэхээр дэлхийн одоо хөгжингүй улс орнуудын хувьд энэ крипто валютын салбарын мөнгө угаалтын эсрэг бол дөрвтэй хууль эрх зүйн орчноо сайжруулах чиглэлээр бол ажиллаж байгаа гэдгийг бол олон улсын шинжлэх ухаанчид онцлсан байна. За General Motors компани энэ жил за 8000 орчим шинээр ажилчин авахаар бол ажиллаж байгаа юм байна. Тэгэхээр General Motors компани технологийн салбарт бол энэ жил дөрвтэй одоо хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил төсөл хөтөлбөрүүд бол хэрэгжүүлэхээр бол ажиллаж байна. За дэлхийн бусад томоохон бусад компаниудтай ялангуяа технологийн салбарын компаниудтай хамтран ажиллах хаар бол болсон талаар бол тус компани төлөөлөл бол өнгөрч 7 хоногт хийсэн мэдээлэлдээ бол дурдсан байна. Тэгэхээр програм хангамж, за энэ хиймэл оюун ухаан мөн энэ ус төрөгчийн эрчим хүчний салбар, за бусдад технологийн хурдцтай хөгжиж байгаа энэ хиймэл оюун ухаан хэмжсэн салбарын энэ дэвшилт технологиг ашиглах замаар энэ компани
За цаашдын стратеги зорилтыг бол дэвшүүлэн тавьсан. За энэ хүрээнд одоо дэлхийд дахинд бол одоо 8000 орчим шинээр бол ажилчин авах юм байна. Тэгэхээр энэ дэлхийн энэ томоохон компаниудын хувьд сүүлийн үеийн эрчимтэй хөгжиж байгаа энэ технологийн хөгжлийг зайлуулах одоо ашиглах. За энэ салбарт бол илүү их хөрөнгө оруулалт одоо хийх нь бол цаашдаа энэ компаниудын одоо өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх ийм учраас энэ компанийн хувьд бол ийм стратеги зорилт тавьсан талаар тус компани төлөөлөл мэдээлжээ. За ингээд эрхэм үзэгч та бүхэндээ гадаад мэдээг сонирх үзсэн явдал баярлалаа. TV телевизийн орой мэдээллийн хөтөлбөрийн төлөв өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсанд баярлалаа. Баяртай.